Гэр дүүрэн инээдхөөр аз жаргал баяр баясгал цалигсан энэ айлын өрхийн тэргүүнийг мөнх наст гэдэг. Эднийх амбул 11 үлээ. Их нэртэйгээ анх 2000 онд танилцж анхны охиноо 2001 онд үлгээдэн авснаас хойш өдгөө 9 сайхан хүүхдийн ээж аав болон амьдарч буй инээ. Намайг гоншийн мөнхнс гэдэг. Өмнө аймгийн 3 төсөнд төрсэн. Эрдэнэтэд өссөн. Эрдэнэтийн анхдагч, эрдэнэт үйлдвэрийн анхдагч хүний хүүхэд. За болно хэр чинь айгу гоё билээч чинь. Хүмүүс чинь нөгөө анхны хүүхэд эрчүүд бол ер нь голдуу эрэгтэй хүүхэд байх. Ер нь хүмүүс голдуу эрэгтэй хүүхэд байвал тэгээ зарим нэмэгтэй хүүхэд надад ч эрэгтэй эмэгтэй хамаахгүй. Анхны хүүхэд эрэгтэй эмэгтэй хамгийн гол нь эд эрэгтэнд бүрэн бүтэн эрүүл сарвал элдв гаж мөнгөөл явал бусдаас хамаахгүй гэж нүдэ инээл тэгэл доктор халамжлал тогтлол гэж гал гарсан шүү дээ. Манай хүн чинь нөгөө эмэгтэй хүмүүс кален дээр хөтөлдөг шүү дээ. Тийм кален дээр хөтөлдөг байсан чинь нэг ажлаас энэ авраг хичээлд явсан. Би нэг ажлаас ирчээд байж байгаа санаанд манай энэ 6-10-нд манай ээж их байдаг гэсэн. Тэнд байсан. Тэгээд сонгон дээр юм инфлэ хийж ирсэн чинь кален дээр хөтөлсөн байна. Харж ирсэн чинь яг л нэг өдөр нөгөө живсэн болох магадaltaй өдөр ингээд тэмдэглэжтэй шээ. Тэр өдөр нь тэгээд ингээд зөвөр намайг хар гэсэн юм яасан ингээд илгээ тавьчихсан байсан. Тэгээд өснө мартаа явуулсан ч гэсэн юм. Тэгээд за ямар ч гэсэн жирэмсэн болцсон юм шиг. Тэгээд ямар ч гэсэн өөрөөс нь хэлий би энийг ямар мэдэх биш гээл. Тэгээд өөрөөс нь л амнаас нь сонсъё гээл байж хийсэн чинь нэг өдөр орой ажилласаа ирсэн чинь хэлээ. Баталгааж болж байгаа. Одоо хүүхдийн баярс нийцгэр болох байх та тийм. Тэгээд хэлээд болж игнэн. Мөнх настын гэргийг орхон гэдэг. Тэд танилцсанаас хойш 21 дэх жилдээ ихэр хүү охиноо үлгээдэн авчээ. Анх танилцахдаа ихтэй 4-5 хүүхэдтэй болно хэмээн бодож байснаас 9 хүүхэдтэй болно гэж төсөөлж байгаагүй. Миний хүүхдүүд миний амьдралын хамгийн үнэт эрдэнэт хэмээн тэрээр хуучилсан юм. Хүүхэд эрэхтэй гэлтгөө галтгаа их сайн байна. Хаал их сайн. Тэгээ би ч нөгөө ажилтаа манай хүн ээж ажилтаа хоёлоо замдаа арайтаад байдаг. Яаж хаад асуудал хийчихнэ. За намайг Цогтын орхон гэдэг. Булган аймгийн Ишиг өндөр сумынх. За хантаа танилцаад тэг анх 2000 онд одоо хөлгөнд баснаа мэдсэн. Тэгэл одоо анхны хүүхэд би болохоор охин байсан. Тэгэхдээ тохойд бол нөгөө эх хантар байгааг болохоор мэдээгүй. Гэхдээ би дотроо хүү байгаасаа гэж айгүйх бодож ирсэн. Авдаа хантай гэл. Тэгэл охин төрсөн. Ээж олно гэдэг мэдрэмж тэр үед бол айгүй тийм өрмөц эцэгмээргүй тийм гоё мэдрэмжээсэн. За тэгэл тэрнээсээ шатаа ингээд 9 хүүхдийн ээж алаад ингээ байж энэ да. За одоо хамгийн анх бол 2001 онд охинтой болсон. Тэгээд араас нь 2002 онд бас охин, 2 том маань охин, дараагийн 2 маань байна гэл. Тэгээ хамгийн сүүлд 2021 онд одоо 2 ихэр маань гарсан. Тийм тэгээд 3 том нь болохоор жилийн зайтай. Нэг дандаа зөрүүтэй. Тэгээд үлдсэн хүүхдүүд маань болохоор 3 жилийн зайтай. Манай энэ хоёр болохоор 2 ихэр болохоор 70 жилийн дараа агаагаасаа 70 жилийн зайтай гарч ирсэн. 7 жилийн дараа бүр ингээ 2 ихэр. Тий 2 ихэр. Тэгээд хүү охин 2 гэл манай дэрсэн хамгийн том бэлэг, хамгийн том сюрприз. Одоо тэгээд гэрт бөөн дуухөр, баяр хөөр болоод байж тий. Манай 4 том хамгийн том охины маань бол манай хатан байж аягуулсаа хардаг гэсэн. Одоо эмээгийн хамгийн хайртай. За 2 дахь охины маань болохоор манай ээж аав хоёр одоо яг өсгөж гисэн. Би нөгөө тухайн үед магистр сурах гээд тэгэл нэг 3 сартай хөдөө аваа явж исэн.
Тэгэл нөгөө хичээлдээ яваад сүгээ саагаад хүүхдээ санаж байлаад хойд ч бас харилцаа холбоо их бага байсан. Тэгээд магистр зураад аав ээжээр маань нэг 2 сарын дараа 2 дахь охины маань авчирсан. Тэгсэн чи эмээ өөрөөгөө явчаад бүр ирдгөө. Тэгэл яана ингээд одоо ээжигээ барч байгаа багцаа гэдэг ингээд нөлөөсгөө очоод хойд аяга сандарч ирсэн. Тэгээд 2 хүү гарсан тэр үед бас манай ээж маань байсан. Ээж маань бол одоо аягуулсаа хүүхдүүдийн маань хараад туслаад ерөөсө хажууд маань бүхий л зүйл дээр цуг байдаг байсан. За тэгээд одоо сүүлийн 5 бол өстой том нь багыгаа хараад тэгэл би нэгээ дэмэндээ өссөн дөө. Том охин маань мэдээж анхны юм гэдэг чинь том охин маань аав болгосон. Аав гэж дуудуулах нэрийг хайрлсан том охиноо төрөхд их баярлсан. Тэгээ ер нь хүүхдэд төрөх болгонд эрүүл сараас хүүхдүүд гарч ирэхэд баярлсан л та. Хүн болоод ирж байгаа хүний чинь үдээж авч байгаа хүн чинь баярлахгүй байж болохгүй шүү дээ. Тэгээд 2 багыгаа гарахад бол айгүй баярлсан. Тэгээд баярлаад хүмүүс чинь баярлаад 100 мутагтаас сүгэл болдгийг би ер нь тэгж үзээгүй. Гэхдээ 2 багыгаа гаргаж ирсэн ихэр хүүхд гэхэр айгүй сонир санагддаг тийм үлээ. Мөнх настын гэр бүлийнхний хамгийн дуртай баяр бол төрсөн өдөр. Жилийн 12 сараас 9-т нь гэр бүлийн гишүүдийн төрсөн өдөр тохиодог байна. Энэ өдрүүдэд хэн нь хаанч байсан халуун ам бүлээрээ цуглан баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай байна. Аав хүн байна, эцэг хүн байна гэдэг бол том хариуцлага л та. Тэр хүмүүсийн сайн явах, муу явах, сайхан явах, муухай явах, жаргах, зовх ер нь л их том ачаа өөрнө. Хариуцлага нэмэгдэнэ. Тэгээд эднэрийн чинь бүгдийг хүнээс оруулахгүй, хүнээс дутаахгүй байчих гэлгээл мачин штт. Тэгээд зүтгэн. Зүтгэхээр ч зүгээр арга байхгүй. Ухрах хараа байхгүй гэдэг шиг л тэгээд зүтгэн штт урагшаа. Юу ч болж исэн зүтгэн. За чамаг хэн гэдэг вэ? Аль сургууль? Намаа мөнх настай Түмэн гэрлэгдэг би 4-р сургуулийн 2-ын ангийн сурагч. 6 настай үгүй 7 настай. Аав ээжтэй 2 зүгээ арч тэгээд энэ одоо үүдний гутал янзлага мөгөр оноо төвлөдөг. Агаан загинжин ахыг чинь Зодд ш. зодж гин үү? Яаж зодж гин? Миний хамгийн дуртай бай шинэ жил. Шинэ жилийг яаж тэмдэглэдэг вэ? Шинэ жилээр халуун гэр бүлээрээ хамтдаа цуглаж хамт баяраа гаргадаг. За намайг мөнх настай наман гэрлэдэг. Би 13 дугаар сургуулийн 8-ийн B анги сурдаг. Гэр цэвэрлэлтэй хайрлалтай ер нь бол тэгээд нэг өдөр нь ингээд нэг нь том өрөө цэвэрлэлээ гэхэд маргааш болохоор нөгөө нь ингээд цэвэрлэнэ гэд ингээд нэг өдрөөр урагшлаад ингээд тэр өрөө цэвэрлэнэ гэд байхгүй манай ахын хамгийн өнөр бол тэгэл ер нь ингээд танах хідүүлээ гэхээр 11 үлээ гэдэг нь хотлоо яриад хаач гэл. Тэгээ зургийг харуулъя. Тэгчих. Намайг мөнх настай Бат Хэрэл гэдэг 11 настай. Аль сургууль? 5 дугаар сурвал 2 дугаараа л I5 гэр орноо цэвэрлээл. Тэгээд орморын тусдаг бол төсөлдөг да. Миний Дуртай юу? хүүхдийн баяртай авир дуртай. Намайг мөнх насны төгсөг гэрлэгдэг. Би одоо 5 дахь сургуулийн 11А ангийн сурагч. Ерөнхийдөө бол аав ээжтэй дүүнрээ хараад гэрээ цэвэрлэх гэх юм уу та. Одоо өдөр өглөөчлөлтэй бол өдөр тарж ирээл гэрээ цэвэрлэл 2 дугаар унтуулаад ерөнхийдөө гэрийн ажлуудыг зохицуулаад оройн хоол ундгийг тэгэл ерөнхийдөө гэрийн ажлыг базаас уучдаг. Өнөр бол ер нь байхгүй. Ер нь л манай л гэр бүл. Тэгээ манайхыг ам бол 11 үлээ болсон гэхээр итгэдэггүй шүү дээ. Пүү дүүл танаа чи хэдтэй юм гэж асуудаг ерөнхийдөө бол итгэл муутай л гэдэг. Ер нь дотны хэдэн л яг тий 11 үлээ гэж итгэдэг баг. Тий. Тэрс өдрөө гоё найзуудтайгаа өнгөрөөл оройн гэр бүлээрээ халуун ам бүлээрээ сайхан. Тэгээ манайх төрс өдөр болгоноор ингээд бөөн дээр цугладаг байхгүй. Яг тэр уур асуудал хэлэн мэдрэхийг айгүй их хүсдэг. Энэ айлын эзэгтэй орхон гэртээ 9 хүүхдийн ээж ч гэсэн Монгол улсын их сургууль хэмээх эрдмийн их өргөөнд ном сурч буй мянган хүүхдийн ч мөн ээжим. Тэрээр тус сургуульд 20 дахь жилдээ багшилж байгаа юм.
Миний хувьд 1998 онд Монгол Улсын их сургууль одоо тухайд бол юуны Орхон аймаг дахь салбар сургууль гэж явж исэн. Орж суралцаад англи хэлний багш мэргэжлэр төгсөөд тэгээд сургуультай багшаар ажиллаад одоо 20 жил болж байна. Тэгээд англи хэлний багш мэргэжилтэн бэлддэг. За 20 жилийн хугацаанд одоо тэдэн шавь гарсан гэж бол тоолж ирсэнгүй. Гэхдээ ямар ч байсан нэг 200 шавь бол байгаа хаа. Тэгээд мэдээж шавнар маань бас л хөөхтөөс ялгаагүй. Тэгэл мэдээж тэднэрийг нэг юм илүү сурчаасаа, нэг юм илүү мэдээсээ, тэгээ сайн яваасаа гэл. Тэгэл энэ тэнд шавнар маань уралдаан тэмцээнд амжилттай оролцсон, тэгэж олимпиадад төрүүлсэн, тэгэж шагнал авсан гэл тэр болгонд л айгүй бас баярлж бахархаж явдсан шүү дээ. Багш хүний нэг одоо нөгөө фэйсбુક сүлийн үед яадаг хүүхдүүд маань сайн байвал ээж басных, шавнар сайн байвал багш басны одоо хамгийн сайхан одоо гавья гэж үздэг. Гэт яг л тийм байдаг та. Олон хүүхэд төрүүлэх нь эх орондоо өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт хэмээн гэрийн эзэгтэй хэлсэн юм. Тиймээс шинээр гэр бүл болж бий болон залуу гэр бүлүүдтэй хандаж хэлэхэд болж өгвөл хамгийн багадаа 4 хүүхэдтэй болоорой хэмээн загсан юм. Билээ тийм учраас одоо олон хүүхэдтэй байна гэдэг маань бол тодорхой хэмжээгээр одоо улс орондоо оруулж байгаа бидний бас нэг хувь нэмэр тийм ээ ирээдүйн эзэдээ бэлтгэж гин ирээдүйн иргэдийг бэлтгэж гин гэдэг үднээс би бол ямар ч байсан найз нөхдөд дүүнэртээ ер нь бол тэг хамгийн багадаа л 4 хүүхэдтэй болоорой гэдэг айгүй хэлдэг. Одоо найзууд бас маань одон авцсан 4 хүүхэдтэй одоо нэлээд олон найзууд те. Ер нь бол тэгээд нөгөө хүүхдийнхээ тоогоор мэдээж л ачаал нэмэгдэн, тэрнийхээ тоогоор хариуцлага нэмэгдэн, бүхий л зүйл нэмэгдэн. Гэхдээ хүүхд маань хүнстэйгээ ирдэг. Тийм учраас юу гэдэг одоо ямар ч байсан боломжтой бол тийм ээ хамгийн багадаа 4 хүүхэдтэй байхад цаашлаа 6 хүүхэдтэй байхад бол бас энэ одоо амьдралдаа энэ их орондоо үлдээж байгаа бас нэг л одоо бидний үр удам үлдээж байгаа гэдгээрээ бас л тэгээ үлдээчээд 6 хүүхэдтэй болчвол гэл ингээд найзуудтай хэлэхээр тухайн үед эхлээд айгуу тийм нэг өөрөөр бас боддог байсан. Одоо л бүгдээр өөстөө нэр сайхан байна гэл бүгдээр айгуу өөрөөр хүлээж авдаг. Тэгээ манайхан ч нөгөө харьцангуй 4 томчин бас нөгөө тэрсгэн их буужгиндаг. Тэгээ аа болж яах нөгөө хэдийгээ хөөе хай гэж бас жаахан хэлнэ. Тэгээд ихээр манай нэг энэ ямар ууртай дандаа л хөөгдөө загиж яах ингэж бид нар боддог байсан. Одоо нэр 4 болчвол занихгүй болдгоо байна гэдэг өнөөдөр өөрсдөө тэгээ ярьдгийг. Тэгэл ямар ч байсан одоо юун дээр гэр бүлүүд маань гэхдээ аюу өөрөөр хардаг болж өнөөдөр гэл тэгэхэд одоо авж байгаа ээжүүд аюу сайхан залуу ээжүүд байна тийм ээ хөөрхөн үрсээ давалцсан тэгэл одоо нийгэмд маань 4 хүүхэдтэй 6 хүүхэдтэй 5 хүүхэдтэй гэл ээжүүд маань нэмэгдэж байна. Тэгэхээр 3 хүүхэдтэй бол заавал 4 хүүхэдтэй болоорой нэгдүгээр даавраа гэхдээ одонгийн төлөө бол биш ээ энд одоо өөрийнхөө энэ амьдралдаа байж байгаа танаас үлж байгаа хамгийн сайхан одоо хувь заяа шүү гэж одоо хэлмээр байна да.